Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр Grok хэмэл оюун ухааныг үзнэ. За Grok маань ChatGPT шиг бас ажилладаг байгаа. За мөн зураг, видео хийдэг. За ингээд хичээлд оръё. За та бүхэн grok.com гэдээ ороорой. За энд орох төр чинь та бүхэн sign in гэд хэрвээ та урд нь орж исэн бол за шинээр орж байгаа бол sign up гэд Google-ийнхаа аккаунтаар одоо Google-ийнхаа Gmail-ээр одоо sign up хийж болно. За үнийг харах юм бол та үнэгүй бодвол нэлээд хэдэн зураг гаргах чинь за видеог би хийсэн чинь нэг 6 видео хийгээд ер нь болчихжээ. За магадгүй 6-аас 8 байж магадгүй. За үнийг нь харъя. За хувь хүн дээр болох дээрээ 7 хоног үнэгүй үзээд тэгээд сарын $30 гэж нь за бизнес байх юм бол контакт хий гэж юм те. За ер нь бол үнгүүг нь хэрэглээд ахад ер нь их боломжтой юм байлаа. За тэгээд та бүхэн sign up хийгээд орох төр чинь одоо chat гэдэг энэ зүүн тал дээр байж байна. За зүүн одоо энэ бол модулууд нь байна те. Энэ хурдан энэ одоо expert гэдэг нь те. Энэ яг ChatGPT шиг та нар ингээд өөртөө ороод хараарай. За тэгээ энэчнээс юм асууж болно. За voice гэд байна. За voice нь бол та өөрөө ингээд шууд яриад хэлжиж болно. За хэдүүлээ үзье. 你说的是乌龙茶出 За шууд ингээд монголоор ярьсан чинь ингээд хятад болгоод байна те. За тэгэхээр болохгүй ойлгохгүй байна. За одоо энэ одоо imagine гэдэг дээр нь дарах дээр та одоо зургийг видеог ингээд хийж болох нэ. За хэдүүлээ видео хийхин үзье. За энэ доор нь байна те. За видео эсвэл зураг гэдэг. За видеон дээр нь энэ үнэгүй болох дээр энэ 6 секунд. За энэ нь болох дээр мөнгө төлөх юм билээ. За тэгээд бас одоо resolution нь за нэгтрэгчл нь одоо 480-аар үнэгүй. За энэ бол хэмжээнүүд нь байна те aspect ratio. За хэдүүлээ одоо 9-ийг харьцан 6-аар юм уу? Хэдүүлээ 16:9-оор видео хийгээд үзье. За би энд оруулж байгаа prompt-о та бүхэнд энэ description дээр орчин та бүхэн тэрийг үзээрэй. За эдгээс видео хийхдээ нэлээд хурдан хийчихжээ. За хэдүүлээ харъя. Гоё хийсэн байна те. За тэгээд download хийх дээрээ download гэдэг хэмжээнд дарчихна. За хэрвээ та энэ таалагдахгүй байх юм бол энэ ингээд redo гэдэг энэ доор байна те. За энэ дээр нь дараад та бүхэн дахиад хийж болно. За хэдүүлээ одоо дахиад нэг өөр юм үзье. За энэ prompt-уудыг би ChatGPT-гээр хийлгсэн байгаа. За тэгээ одоо хэдүүлээ дараагийнхаа харъя. За энэ бол онцгой гаргацсан байна. Би энийг бол хүнтэй гэж хэлсэн те. За одоо хэдүүлээ энэ онцгой байгаа учраас хэдүүлээ redo хийгээд үзье те. За энэ дээр female model гэж өччихье. Дахиад бас хийж чадсангүй те. За тэгвэл дараагийнхаа хий. За дараагийнх нь дахиад нэг өөр юм хийгээд үзье. За энийгээ хэдүүлээ 9-ийг харьцах нь 16-аар хийгээд үзье. За энийгээ өөрчлөөд за явуулчих. За нэг яг Google-тэй ануу шиг юм хийж. Тэгтээ яг Barbie doll гэж хэлсэн л дээ тий. За тэгээд иймэрхүү гаргаж ирсэн байна. За дараагийнх нь харъя. За энийг 16:9-оор өчье. За тэгээ харъя. За яг гаргаад ирсэн байна. Энэ Grok ер нь бол дуу оруулж илээ. За хүн бас яриулж болох юм байлээ. За хэдүүлээ дараагийнх нь харъя. За яг энэ нэг морьтой хүн бас яг гоё л гаргаад ирсэн байна. За энийгээ download хийчих. За дараагийнх нь харъя. This street is magical today. It feels like time stops for us. Exactly, just you and me. За та бүхэн харж байгаа бах те яг ингээд яриа оруулчихж байгаа те. За одоо сүүлийнхаа нэг видеог гаргачаад дараа нэг ганц хоёр зураг хийгээд үзье. За энийг гаргаж.
За яг л гаргаад ирсэн байна. Ганц хар морь, бус нь цагаан морь гэдэг өгсөн байгаа. Тэгээ яг гаргаад ирсэн байна. За одоо хэдүүлээ зураг гаргаад үзье. За зургнууд нь бүгдээрээ нэг иймэрхүү байна. За энэ дээрээ бас ингэж edit хийж болох юм байна. Зураг сольмоор авах юм бол энэ дээрээ edit гэж дараад одоо энд prompt өөрчлөх юм байна. За нэлээ олон зураг гаргаад ирлээ те. Энэ more гэдэг одоо энэ дээрээ дарахтай яг энтэй адилхан зургнуудыг дахиад гаргах юм байна. Сая одоо зурган дээр нэлээ олон зураг гаргаад ирлээ. Ийм их төрлийн зураг гаргаад ирлээ. Та бүхэн одоо харж байгаа бах те. За Улаанбаатарын гудамжт гээд оруулсан. За ингээд яг л уг нь бол гаргаад ирсэн бай. Төрөл бүрээр нь гаргаад ирсэн байна. Нэг зурган дээр одоо нэг промптн дээр бол баг 10 хэдэн зураг ч юм уу 20 зураг ч юм уу гаргаад ирсэн байна. Түрүүчийнхаа хийсэн нэг зургийг нөгөө морины зургийг хэдүүлээ гаргаад үзье. За яг л гаргаад ирсэн байна те. За тэгээ эхлээд нь зургаа гаргачаад та бүхэн одоо ингээ харж ийн те. Энэ дээр ингээд make video гэж гарч ийн штэ те. Энэ дээрээ дараад шууд видео болгочих болох юм байна. Хэрвээ та видео зургаа эхлээд нь гаргаад видео болгоё гэх юм бол баг тэр нь илүү амар байж магадгүй юм байна. Эдгээр бол гоё л гарсан байна те. За ингээ та бүхэн төрөл бүрийн зурагнууд хийж болох нь байна. За хэдүүлээ дахиад нэг зураг хийгээд үзье. За энэ бол 8 зураг гаргадаггүй юм байна. Бүр амар олон зураг гаргах юм байна. Одоо та бүхэн ингээ харчаа доошоо яваал байна. Энэ бол бас хөргөнс бсэн зураг. Энэ дээр зургийн хэмжээ хэдэн зураг гаргадаг гэж байхгүйсэн. Тэгээд амар олон зураг гаргаж ирдэг юм байна. За ингээд та одоо Grok дээр үнэгүй олон зураг гаргаж болох нь байна. За видео хийж болох нь байна. За энэ хүмүүсийн хийсэн бас зургийг ингээ хараад дарчаад за энэ make video гэдэг ингээ байна те. Тэгээд энэ дээрээ бас энийг edit болох юм байна. Имижийг нь edit болгоод тэгээд видео хийж болох юм байна. За тэгэхээр та энэ Grok-оор үнгүүгээр нь одоо нэлээд олон юм хийж болох нь шүү. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр та.